Энэ хэсэг дээр бүгдээрээ өн болон нүн гэсэн нөхцөлийг хамтдаа үзэх болно. Энэ нөхцөл маань монгол хэлний энэ нь тэр нэг гэдгийн энэ гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн би бол тэр бол гэсэн утгыг илэрхийлдэг юм аа. За энэ үгийг харъя. Таван гэдэг нь нэр байгаа. Ши энийг болохоор монгол хэлэндээ гой гэж орчуулдаг. Үнээр дээр бол тэр гой гэж хэлэхээс илүү энэ хүндэглийн илэрхийлэг илэрхийлж байдаг байгаа. Тэгээд таван бол таван н гэсэн дөрөвний бидний нөхцөлийн хэсэг маань ингэж тайлбарлагдсан шүү дээ. Таван бол за хараарай. таван бол таван н 회사원 дөнгө сая бид нар үзсэнчлэн компани ажилтан гэж үзсэн байгаа тийм үү? 회사원 компани ажилтан 이에요 асуух хэлбэрлөө орж иж байна. Тэгэхээр таван бол компани ажилтан уу? Таван компани ажилтан уу гэсэн утгыг илэрхийлж асууж байна. Дараагийн жишээнээс харах юм бол 저는 다른 지시들에서 харах юм бол 저는 회사원이에요. өгүүлбэр дуусчих шүү дээ. Тэгэхээр 저 гэдэг маань би гэсэн утгатай байгаа. би. 저는 би бол 회사원 компани ажилтан 이에요. юм. Тэгэхээр энэ өгүүлбэр маань би бол компани ажилтан юм а гэсэн утгыг илэрхийлж байна. Үргэлжлүүлээд бүгдээр дахиад нэг жишээн дээрээс харъя. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнгын эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р төвсөнд тэнцвүүлж байсан. Хичээлийн багц цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төв хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могилевская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 таягуудаа залгаарай. Энэ хүн жишээн дээр харах юм бол 선생님 багш шүү дээ. багш гэсэн утгатай 선생님 은 한국 사람이에요. Тэгэхээр 은 гэдэг маань үргэлж гүйвүүлэгчийн араас орж иж байгаа байгаа. Гүйвүүлэгчийн араас. Харин 는 гэдэг маань эшгийн араас нэмэгдэж араас нь орж ирдэг. Тэгэхээр бид нар харах юм бол 선생님 гэсэн 3 үетэй үгийн бидний хамгийн чухал хэсэг нь бол 3 дахь үе байгаа. 3 дахь үеийн дээр хэдийн үсэг байгааг ажиглаарай. н, и, ним гэж юм тийм үү? Ним гэдэг үе маань гүйвэлэгчээ төгсч үү, иршгээд төгссөн байна уу? За хараарай. н, и, мэдээж им чинь гүйвэлэгч байгаа шүү дээ. Гүйвэлэгч байгаа учраас өн гэсэн нөхцөлийг холбох хэрэгтэй байна. 은. За харин 저 гэсэн үг байна. Энэ маань би гэсэн утгатайгаар 저, би. Тэгвэл 저 гэдэг нь хоёр үсээс бүрдэж байгаа та нар ажиглан харж байгаа байх. Тэгээд гүйвэлэгч их шиг гэсэн байна. Ихшгээр дууссан учраас үүний араас 는 гэдэг нь холбогдож байна. За хараарай. 저는
저는. Тэгэхээр би бол энэ мэтчлэн дараагийн хэсэг бүгдээрээ сайдар ажиглая. Энэ мэтчлэн солонгос хэлний өн болон нүн гэсэн нөхцөл маань монгол хэлний энэ нь тэр нь энэ бол тэр бол гэдгийн энэ бол гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгээд өн гэдэг маань гээгүүлэгчийн араас орж байгаа бол эгшгийн араас нүн гэдэг маань холбож байгаа та бүхэн сайдар ажигласан баха гэж найдаж байна. Өнөөдрийн ишлэлийг дүгнж үзэх юм бол бид нар её буюу монгол хэлний юм гэсэн утгыг нэр үгийг төгсгөх юм гэдэг нөхцөлийг хамтдаа үзсэн байгаа. За түүний дараагийнхыг харах юм бол энэ бол тэр бол бас энэ нь тэр нь гэсэн утгыг илэрхийлэх ийм хоёр нөхцөл байгаа. За тэгвэл эхний үзэн нөхцлөө дахиад бүгдээр нэг ажиглаж харах юм бол её гэдэг хэсгийг её гэдэг нөхцөл нь гэвлэгчээр төгссөн үгийн араас орж байгаа. За энийг хараарай. Check гэдэг нь гурван үсгээс бүрдсэн байгаа. Гэ үсэг нь гээгүүлэгч байгаа учраас үүнийг ардталтанд шууд тавьчаад ингэ бичгээд энэ маань утга нь ямар утгатай болж байна вэ гэхээр ном юм гэсэн санааг илэрхийлж байна. Ном юм. Check 이에요. харин найз гэсэн үг буюу дагаад лээрээ 친구 гэдэг үг маань хоёр үеэс бүрдэж байна. Хоёр дахь үе нь хоёр үсээс бүрдэж байгаа бөгөөд гэ болон ү байгаа байлаа. Тэгэх юм бол ү буюу ишгээр төгссөн учраас түүний араас 예요 гэж холбосон байна. Тийм учраас 친구 예요. Энэ нь монгол хэлний найз юм гэсэн санааг илэрхийлж байна. За тэгвэл түүний дараагийн нөхцөл нь 은 монгол хэлний энэ бол гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр үнийг ишгээр тухайн үг маань тухайн нэр үг маань хэрвээ гээгүүлэгчээ төгссөн байгаа бол үнийг холбоно. Гээгүүлэгчээ төгссөн байгаа бол үнийг холбоно. Харин ишгээр дууссан байгаа бол нүнийг холбоно. За энэ жишээн дээрс бүгдээ нэг харцгаая. Check ном гэсэн утгатай шүү дээ. Тэгвэл check ном гэсэн утгатай үг маань гурван үсээс бүрдэж байгаа. Гурав дахь үс нь гээгүүлэгч байна. Гээгүүлэгч байгаа учраас үнийг холбосон байна. Дагаад лээрээ check은 за энэ дээр 의사 дагаад лээрээ 의사 гэдэг маань эмч гэсэн утгатай байгаа. Эмч гэсэн энэ үг маань хоёр үеэс бүрдэж байгаа та нар анзарч байгаа нэг хоёр. Хоёр дахь үе маань хоёр дахь үеиндээ маань хоёр үсэг байна. С болон агаар төгссөн байгаа учраас нүнийг холбож байгаа. Тэгээд эмч бол эмчин гэсэн санааг илэрхийлж байна. Ном бол ном гэсэн санааг илэрхийлж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар 예요 болон 은 хичээлүүдийг үзсэн байна. Дараагийн хичээлүүд түр баяртай.